Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэн 2025 оноо үдэж 2026 оноо гэр бүлийнхэнтэйгээ угтахад бэлэн болсон байгаа гэдэгт би итгэлтэй байна. Amraz Weekly Show-ны зүгээс 2025 оны шилдгийн шилдэгүүдээ он солигдох энэхүү мөчид та бүхэн танилцуулахад бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ шилдгийн шилдэгүүдээ нэг нэгээр нэгнээс нь үзцгээе. Amraz Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны тусгай дугаарын ерөнхий ивент хэрэгч Tino Super. Оны шилдэг азгүй сайд. Ингээд манай Amraz Weekly Show-ны маань 2025 оны шилдгийн шилдэг азгүй хүн хэн байсныг бүгдээр харцгаая. Бидний зонд бол зодон багхгүй. Тэ таныг зогцсон байх шүү дээ. Ер нь бол зүгээр зодон огт болоогүй. Тийм зодон гэдэг чинь хоёр талаасаа зодтолт. Тэгэхээр эн чинь бол одоо жинхэнэ балмад үйлдэл шүү дээ. Зодоосон гэсэн үг тийм. Цалин нэмэлт тухай 3 жилийн ийм хөтөлбөрийг боловсруулж холбогдох засгийн газрын гишүүд бидэнд ажил хаяах хэрэгтэй гэдэг ингээд бас яаж болохгүй чинь цаана хүүхдүүд тохирно, эцэг эхчүүд тохирно. Тийм ээ, энэ бол 2025 оны шилдгийн шилдэг хамгийн азгүй сайд Наранбаяр сайд байсан юм байгаамаа. За, Наранбаяр сайдын хувьд бол 2025 он бол маш хүнд хэцүү жил болсон. Зүгээр хажуугаар нь найдлаа Google өнгөрөхөд шууд урагдаад 2 оёо тавилсан манай хүн. За, дээрэс нь боловсролын салбар маань бол маш хүнд байдалтай байсан. 9 сарын 1-нд хүүхдүүд сургуульд орсон. Маш олон сургуулиуд одоо бэлэн биш байсан. За тэрнээс болоод маш их хил ам дагуулсан. За ингээд арай гэж нэгэн 9 сарын 1-нд хичээл эхлээл явж исэн чинь багш нар цалингаа нэмнэ гээл ажил хайсан. Бүхэл бүтэн 3-7 хоног ажил хайсан. Гэх мэтчлэн зүйлсүүд болсон. Дээр нь хүн нам маань бас маш хүнд байдалтай байсан. За намаас нь бол маш олон гишүүд гарсан. Тэр үтгэл хүн намын цорын ганц тойргоос сонгогдсон гишүүн зол жаргал гишүүн хүртэл хүн намыг орхихоо мэдгдсэн байгаа. Тэр нь хүн нам маань оны төгсгөлд үзэл баримтлал солиод прагматист нам болохоо мэдгдсэн. Гэх мэтчлэн маш олон хэцүү хүнд зүйлүүд тохиолдсон. Тэгээд энэ 2025 оны хамгийн азгүй сайд бол Наранбаяр сайд маань байсан юм байгаамаа. Тэгээд 2026 онд азтай байхыг өрөөж байна Наранбаяр хаа. Amraz Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Tino Super App ажиллаж байна. Teso Investment Group-ийн хөрөнгө оруулалттай Tino Super application нь Grab Maps-тай хамтран Монголын газрын зургийг цоо шинээр зурх ажлаа эхлүүлээд одоо дуусах шатанд орсон явж байна. За дээрээс нь дэлхийн 57 улсад Tino Super App-ыг ашиглаад та хүссэн газраасаа такси дуудах боломжтой. Дээрээс нь Монгол төгрөгөөрөө та Монгол картаараа дамжуулаад төлбөрөө хийх боломжийг олгож байгаа юм байна. Ингэснээрээ та заавал шинээр такси аппликейшн одоо татах албагүй монгол хэлээрээ тий монгол карта ашиглаад та дэлхийн 57 орнд буюу Солонгос, Тайланд, Индонез, Вьетнам, Америк зэрэг улсуудад та такси дуудах боломжтой болж байгаа юм байна. Шинэ хэрэглэгч болгондоо 10,000 төгрөгийн бонус өгж байгаа юм байна. Та энүүгээрээ та дэлхийн одоо хүссэн оронд одоо такси дуудсан таксиныхаа төлбөрийг хийх боломжтой. Зүүн өмнөд Азад бол энэ бол ойролцоогоор 3-6 км-ийн төлбөрийг хийх боломжтой гэсэн. Хамгийн гоё нь Tino Super application-ийн маань 500,000 төгрөгөнд багтаагаад дараа төлбөртөөр eSIM худалдаж аваад тэрүүгээр ярьж болно. Мөн та 500,000 төгрөгөндөө багтаагаад такси дуудлагын үйлчилгээг ашиглаж болох юм байл шүү. Тэгэхээр Tino application маань дэлхийн 57 улсад eSIM болон такси үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Манай өнөөдрийн ерөнхий ивент итгэгч Tino Super application. Гадаадд аялаж явхад хэл нэвтрэлцэхгүй. За үнэн нь ойлгомжгүй. За бүр бодлаантай такситай таарч явсан биз дээ. Харин нэг л аппликейшнаар хаанч аялаж байсан таксигаа дуудаж болдог бол
хичнээн амар гэж. Тэгвэл Монгол хэрэглэгч нартай зориулсан Tino Super аппликейшн дэлхийн хэмжээний такси үйлчилгээг нэвтрүүллээ. Tino аппликейшнаараа дэлхийн 57 орнд таксигаа дуудаж, Монгол төгрөгөөрөө төлбөр тооцоогоо хийх боломжтой боллоо. Та Tino аппликейшнтайгаа байхад таны айлд илүү амар, илүү ихтгэл төгс найдвартай байх болно. Tino Super аппликейшнийг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн App Store-оос Play Store-оос Tino Super аппликейшнаа татаад дахин зэсгүй орж өөрийн авхай болон буу хаягаа оруулаад бүгдээ төлөвлөлт хангалттай. Үнэхээр амархан байгаа биз? Аялдаа гарахаас өмнө Tino Super аппликейшнаа татаарай. Tino таны супер аппликейшн. Амраас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг суг сайт. 2025 оны шилдэгүүд маань тодорсон хэвээрээ байна. За ингээд 2025 оны шилдэг суг хүн хэн байсныг бүгдээр харцгаая. Дэндүү үрлэгэн биш шүү санагсан. Дэндүү үрлэгэн. Та яг үрлэгэн гэдэг чинь яг юу үрлэгэн гэж юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ 18 тэрбум төгрөг энэ тэгээд зөв зард. За энэ 111 тэрбум төгрөгөөр гадагшаа томилтоор явах нь зөв юм уу? Фуког явцсан л байл шүү дээ. За Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр 25 оны нэгдсэн төсөвт хөлтөнд хориг тавилаа. Ийм асуудал байд юм аа миний дөө. одоо над намайг буруудах гэж над дээр одоо ийм хар буруу юм наах гэж байгаа бол өстой амжихгүй шүү. Өстой амжихгүй шүү. Тийм ээ. 2025 оны шилдэг сух хүн бол сангийн сайд жавхлан байсан юм байна. За яагаад гэдэг хүмүүс асуу шүү дээ. За 2025 оны төсөв батлуулахаасаа өгсүүлэл одоо нөгөө мордхын хазгаа гэдэг шиг юм явсан. За ингээл бөө хил амтаа төсөв баталсан. За тэгээ баталсан төсөв нь дахиад ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавиад дахиад алдагдaltaгүй баталсан боловч дахиад хавар нь тодтгол хийсэн бүхэл бүтэн 2 их найдаар тодтгосон. За ингээд нэг арай гэж нэг юм явжсэн чи оны сүүлээр дахиад нөгөө төсөв нь тасраад за ингээд эмч багш ажилчин төрийн албаныхан цалингаа урамшууллаа авч чадахгүй хэмжээнд үрсэн. За шинэ жилээ бүр хийж чадаагүй гих мэтлэн иймнүүд болсон. Дээрээс нь эдийн засаг маш их хүндэрсэн. За оны төгсгөлд сангийн яамтай холбоотойгоор маш олон байгууллагуудын дансыг хаасан, зарцаасан, барьсан ийм үйл явдал болсон. Иннээс болоод маш олон хүмүүсийн уур хүрсэн, сангийн яам болий, татврынхан болий гэсэн. За ингээд сангийн яамнаас болоод ер нь бол 2025 онжинго татврын албаныхны чихнээс нь хонх байсан. За бүр тэр үетэл татвараа багасгах гээд одоо инфлюенсеруудын дунд хөдөлгөөн өрнсөн. Ийм том хөдөлгөөн өрнөжсэн боловч нөгөө сангийн яамнаас орж ирэх ёстой байсан татврын реформын хууль 25 онд ерөөсөө орж ирч чаддаг. За нэг хуулийн төсөл нь парламент дээр орж ирсэн. Гэвч энэ татврын реформ нэртэй хууль нь яг үүндээ реформ байгаагүй. Зүгээр л нэг юм косметик засвар татвар багасгасан юм шиг харагдуулсан нэг ийм зүйл байсан. За тэгээд 2025 онд үнэхээр сангийн яам суг байлаа. Сангийн яамны хариу агентлагууд үнэхээр суг байлаа. Батлуулсан төсөв нь хүртэл үнэхээр суг байсан юм байнамаа. Тийм учраас 2025 оны шилдэг суг хүнээр сангийн сайд жавхлан тодорсон байнамаа. Баярлалаа. Амраас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг хот. За ингээд Weekly Show-ны маань 2025 оны шилдэгүүд тодорсон хэвээр байна. Ингээд дараагийн 8 наац 2025 оны шилдэг хот хэн байсныг бүгдээр харцгаая. Надтай танилцуулахдаа бол манай охин ерөнхий сайдын хүү гэж надад хэлэв. За автомашиныг бол би шинэ жилийн өмнө авчихсан. Хүүхдтэй. Өөрөвчм бодож байгаа энэ бүх зүйлүүдийн факт өөр байвал чи бас яг ир хүн шиг энэ өөр юм байлаа гэдгийг бас хэлээрээ. Ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд битгий горд ер нь нэг юм гал барьж юм
томоохон ажлуудыг баг яах ч гэж хийвдэ гэж бодогддээ юм шүү. Тийм ээ, энэ бол 2025 оны шилдгийн шилдэг худ бол оюун эрдэнэ дарга маань байсан юм байгаамаа. Тийм ээ, тэр худ ураг барилдсан байгаа. Хүүн нэг охинтой суусан. За тэгээ худ нь ч худ байлаа. Нөгөө худ нь ч худ байлаа. За сүүлдээ тэгээд одоо хинэн ч худ шаагаад байгаа, хинэн ч худын сүүлдээ мэддэгтэй байсан. 2025 онд худ ураг барилдсан хүмүүсийн маань бэрийн орлого нотлогдоогүй, хүргэний орлого нотлогдоогүй, бэрийн цүнхний их усүр нотлогдоогүй ийм жил болсон юм байгаамаа. За тэгээд худ байна гэдэг бол мэдээж худ байхын нэр юм байгаа. За тэгээд хамгийн олон худлаа ярьсан хүнээр бас оюун эрдэнэ худ маань тодорсон байгаа. За тэгээд хамгийн аимшигтай нь худуудаасаа болоод нөгөө худ маань ерөнхий сайд байх нь одоо бас хударсан байгаа. Тэгээ хамгийн худлаа ярьсан. За тэгээд хударсан хүн болвол мэдээж манай оюун эрдэнэ дарга байсан. Маш хэцүү он болж өнгөрсөн. Бэрийнхаа цүнхнээс болоод огцорсон хамгийн анхны ерөнхий сайд бол мэдээж манай оюун эрдэнэ дарга байсан. Дээрээс нь бэрийнхаа цүнхний орлогыг бол нотлсон гэдэг боловч иргэд бол гөө баха нотлж чадаагүй гэд байгаа. Тэгээд одоо болтол олигтой нотлоогүй Hero Entertainment-аас нэг хэдэн төгрөг авсан л гэдэг. Тэгээд авсан ч юм уу, аваагүй ч юм уу, авилгалтай тэмцээхэн шалгасан ч юм уу, шалгаагүй ч юм уу, тэр нь одоо бол нэг юм худ байдалтай яваад байгаа шүү. За ингээд ерөнхийдөө оюун эрдэнэ дарга маань худ ураг болоод за тэгээ бэрийнхаа цүнхнээс болж огцорсон анхны ерөнхий сайд болсон 2025 он түүний хувьд амаргүй он жилүүд байсан юм. Харин огцрох бол амархан байсан. Амраас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг бацаа. 2025 оны шилдгийн шилдгүүд үргэлжилсээр байна манайхаа. Ингээд дараагийн номинац эзэн бол 2025 оны шилдэг бацаан гэдэг номинац байгаа. Хэн болсныг бүгд харцгаая. Facebook-ийн зохиомжтой нэртэй хүн чатаар хэлсэн гомдлын төлөө шүн байшлыг нь мэдхгүй хүмүүсийг гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьсан байна шүү дээ. Энэ хүн бол оюун эрдэнэ гэдэг хүний улс төрийн болоо ёс зүйн оролцох тухай асуудал байсан. Энэ хүн орлогоо олж чадахгүй, энэ хүн хөрөнгөө ямар хэмжээний орлоготой байгаа вэ гэдгийг ноцолж чадахгүй байсан учраас энэтэй холбоотой ёс зүйн болоод улс төрийн ажиллагаа тааж асуудал байсан. Өнөөдөр миний бие болон хамтарсан засгийн газар бүрээр хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Тийм ээ, энэ бол шилдэг бацаанаар улмаа бацаа шалгарсан юм байгаамаа. Хүн болгоны улмаа бацаа. Алтнаа чамаа гэдэг зоолтонд орсон. За уг нь бол хөөрхийн амтай гин зэмгүү PC тоглоо сууж исэн юм байлээ. Тэгээд хамгийн гол нь нөхөр яасан бэ гэхэлэр нөгөө бид нар ингээд сонгуулийн талаар ийм баримтат кино хийж байгаа гэж хэлээл. За тэгэл тэрнээсээ бол улмаагийн хувьд шилдэг бацаан болох одоо эхлэн тавигдсан байгаа. За тэгэл өглөө нь кибер гимтэрхтэй тэмцээн гадаач өстө маш олон сурвалжлагч ирээл ингээл юу болваа яаваа улмаа гэсэн чинь гүй биднийг одоо үндэсний аюулгүй зан хийсэн эргээр ингээд цагдаа нар байцаалт аваад байна гэсэн. За ингээл маш олон хэрэгүүд тогтцсон. За цахим мөрөөдөө тоглоом зохион байгуулсан, хүнийг амиа орлогот нь хүргэсэн. За тэгээд одоо хүмүүсийг зөвшөөрлгүйгээр мөрдөж мөсгсөн гэд ингээд хэрэгүүд тулгагдсан байгаа. Тэр дундаас цорын ганц хэрэг нь буюу цахим мөрөгдөд тоглоом нь үлдээд бусд нь бол байхгүй болсон. За энэ үеэр хууль зүйн сайд нь одоо энэ хүнийг янз бүрээр хэлсэн. За ерөөсөө улмаагийн эсрэг бүхэл бүтэн төрийн механизм тэр чигээр ажилласан. За ингээд нэг арайгч нэг юм гайгүй болоо явж исэн. За мэдээж улмаа бол шазууртай бацаан байсан учраас өшөөгөө авсан. Энэ нь бол оюун эрдэнэс огцрох амархан гэдэг жигсаал байсан юм байгаа. Огцрох амархан жигсаал бол 90 оноос хойш болсон жигсаалууд дундаас хамгийн зохион байгуулалттай, хамгийн чамбай, хамгийн одоо модель болох үстэй бидний үлгэр жишээ авах ус маш сайн жигсаал болсон байгаа. За тэгээд энэ жигсаалын үр дүнд
худ маань ерөнхий сайд болох нь хударсан юм байгаамаа. За ингээд энэ жигсаалаас болоод дээрэс нь дараагийн үйл явдлууд өрнсөн, ардын намын том зодоо модоо өрнсөн. За тэгээд энэ жоохон биетэй шавилхан бацаан бүхэл бүтэн ерөнхий сайдыг, бүхэл бүтэн намыг шейк хийлгэж чадсан юм байгаамаа. Тийм учраас улмаа бацаан 2025 оны шилдэг бацаан болсон юм байгаамаа. Нэр оны төгсгөлд бас энээс болоод хутгалуулсан. Ерөөсөө энэ 2025 онд улмаагүй юм баг байгаагүй баха. Ийм учраас 2025 оны шилдэг бацаанаар улмаа тадарсан байгаамаа. Баяр хүргэе. Аврас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг брэнд. Ингээд 2025 оны шилдэгүүд тодорсоор байна. Үнэхээр 2025 он бол мүлжүүртэй жил байсан шүү манайхаа. Ингээд 2025 оны шилдэг брэнд ямар брэнд байсныг бүгд харцгаая. Өнөөдрийн жагсаалын бас гол дүр байна тий. Гол дүрсэж ах юм байхгүй. За би зүгээр талбай дээр өчтөр сошиал явах мэдээд ингэж ирж байна. Юу гол дүр мөргөж юу яриад байгаа? Бидний эзэн юм шиг жигсаал зохион байгуулж болох уу? Энэ болох юм уу? Болохгүй. Тийм ээ, энэ жилийн шилдэг брэнд бол мэдээж төлбөртэй жигсагчдын одоо форум болсон Miu брэнд байсан байгаамаа. За энэ жил бол маш олон жигсаал болсон. Зарим хүмүүс жигсаалд яах гэж орж байгаагаа ч мдээгүй. Зарим нь ухаан худаг хаана байдг юм бэ гэдээ ойлжсэний бүгдээрээ санаж байгаа бох манайхаа. За ерөөсөө л энэ жил бол дарга нарын одоо жадны үзүүр нохоод барьдаг мод болсон хүмүүсийн одоо жил байсан гэж хэлэхэд бол хэлсдэхгүй баг. За тэгэл ийм брэндээр хувцалсан хүмүүс чинь хүмүүс рүү нулимлаа, хүмүүсийн биед халдлаа. За тэрний хамгийн том төлөөллүүд бол одоо Таруу Гожид Отгонбаатар маань байлаа. За мэдээ Цэцэг Мянба маань байсан. За дунд нь Буянгийн жагаахч явж л байх шиг байсан. За мэдээж нөгөө Рагнар хөглүүлээ. Шивэстэй ах мах. За тэгэл оюутнууд чи харж байгаа үстэй no more time гэж ингээд гих мэтчлэнтэй ордон болон талбай тэгэл хот хөдөө гадаагүй баахан хүмүүс их оронжиж жигсгэж шиг боллоо. За дээрээс нь төлбөртөө жигссэн ч хүмүүс байх шиг байна. Жигсаалынхаа утга санааг ойлгохгүй дунд нь ерөнхий сайдан аврэ гэж явж исэн ч хүмүүс байх шиг л байна те. Гих мэтчлэн олон хүмүүс байлаа. Тэгээд 2026 онд төлбөртөө жигсагчид маань ядаж нэг жоохон ичих булчиргаатай байгаасаа тэгээд илүү цөөхөн хүмүүс төлбөртөөгөр Miu брэнд өмсөөсөө тэгэх юм бол Монгол улсад маань хэрэгтэй юм болов гэж бодож байна. Тэгээд 2025 он бол төлбөртөө жигсагчдын жил байлаа. Тэгээд тэрний символ нь мэдээж Miu брэнд байсан байгаамаа. Баярлалаа. Аврас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч iTrip ажиллаж байна. За мэдээж одоо хүүхдийн амралт болж байгаа. За өвлийн амралтаараа та бүхэн гадагшаа явах гэж байгаа бол iTrip-ээр онгоцны билет, вилла, за өөрийн хүссэн аяллуудаа захиалах боломжтой юм шүү. За би удахгүй дараа 7 хоногт iTrip-ээр онгоцныхаа билетийг захиалсан байгаа. Тайланд явж байгаа. За мөн 2 сард цагаан сарын үеэр маш олон хүмүүс гадаадд одоо амрахаар явдаг. Тэгэхээр iTrip-ийн маань 2 сарын вилла захиалгаа бас авж байгаа юм билээ шүү. Тэгэхээр та бүхэн яг одоо iTrip руу ороод захиалга өгөөрэй. Мөн iTrip-ийн аппликейшнээр ороод та eSIM, аялал, онгоцны тийзээ хамгийн бага үнээр захиалах боломжтой юм билээ шүү. Та хөөхөнд энэ нотоо iTrip-ийн аппликейшнээ яг одоо татаад аваарай. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч iTrip байлаа. Баярлалаа та бүхэндээ. Шинэ оны мэнд хүргье. Нислэгийн хийц багцаглал, зочид модуль, airport taxi, аялын дата сим, аялын даатгал бүгдийг нэг дороос. iTrip. Аврас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд
шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг орк. 2025 оны шилдгийн шилдэгүүд маань үргэлжилсээр байна. Ингээд 2025 оны шилдгийн шилдэг орк хэмбэ гэдэг үгдээр харцгаая. Замын бордюрын төсөв төртөгт өөрчлөлт оруулж чулуун бордюр болгосон. Замыг ийм болгоо хайчлаа. Боржууraa солих гэж байгаа юм байна. Нэг асуулт очих гэж байгаа юм байна. Юм хий гэсэн сэтгэлтэй хүн байсан бол хотын бүх боржуурыг солих уугүй юу гэдэг санал асуулгыг хийхээс өмнө явуулах байсан. Чулуу хөлгөд секси биш байсан. Тариф секси энэ дээр хүмүүс энэ тэндээс ажиллах учраас сайн баригадуудыг шууд бусдаа ажлаас булааж авчирч байгаа хийжтэй. Хүний өмчөнд ингэж халдаад бүр за эрүүл саруул хүн байсан бол хамаа алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ингэж болох юм уу бид 11,572 хүн угаартсан байна. 219, 18 хүн бол харамсалтайгаар нь асуурсан гэдэг. Иргэд төлш авахад бэрхшээл өгсөд байна. Өнөөдөр чинь бүр тэр зогсолт юм шүү. Тамины ч тоо. Ер нь хүн бол ажил хийж чаддаг үедээ л хийдэг. За колонкор өргөч. Энэ зураас тасгах шүү. Ер нь хүн бол тийм ээ, энэ бол Нямбатар даргамаар юм байгаамаа. 2025 оны хамгийн шилдгийн шилдэг шунлын хүүдий болсон хамгийн амар зөрүүд, хамгийн амар бүх зүйлийн урдаас улаан бух шиг дайрдаг тэнэг орк бол мэдээж Нямбатар байсан байгаамаа. Бурхан минь ёо, энэ 2025 онд би бүр үнэхээр Нямбатарыг ярмааргүй байсан чи өөрөө босолцоод ороод ирсэн. За тэгэл та бүхэн санаж байгаа бол ерөөсө хавраас ахуулаад ард иргэдийн дургуг хүргэсэн те. Нөгөө нэг өнгөрсөн жил бүхэл одоо боржууруудыг сольсон бол дахиад нэмэх нь явган хүний замыг боржуурын хавтангаар сольсон ийм үйл ажиллагаа болсон. За тэгээд Улаанбаатар хот бол ерөөсө Нямбатарын нүдэн дээр бол мэс байсан. Бүхэл бүтэн 11 дахин төсөв нэмэгдсэн боловч Улаанбаатар хотын проблем 11 дахин багасаагүй байгаамаа. Харин ч Нямбатарын нүдэн дээр хэд дахин нэмэгдсэн. Явган хүний зам бол там байсан. Дээрээс нь нөгөө скутер, за дээрээс нь Улаанбаатарын түгжрэл 11 дахин буураагүй. Улаанбаатарын утаа 11 дахин буураагүй. Харин эсрэгээр хүмүүсийн зовлон 11 дахин нэмэгдсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр түцнийхний зовлон хэд дахин нэмэгдсэн. Яг л нэг юм сумын төв шиг байлгах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэл түцнийхнийг саяхан хүртэлтэй яг шинэ жилийн өмнө дахиад нөгөө нэг хэдэн хүмүүсийг чи уйлуулж дуулуулаад ингээд цагдаагаар бороход бол 9 шид болоод илээ. За дээрэс нь намар болсон хятадаас хэдэн 100 тэрбумаар түлш авсан. Түлшинд хорцсон, угаартж насарсан хүмүүсийн тоо багасаагүй. За эсрэгээр нөгөө түлшийг олоход маш хэцүү болсон. За ингээд яваад нөгөө Улаанбаатарын утаа багаслаа гэдээс яг үнэндээ бас багасаагүй. Улаанбаатарын төсөв 11 дахин нэмэгдсэн боловч ерөөсөөж Улаанбаатарын утаа 11 дахин буураагүй. Эсрэгээр Нямбатарын бүх зүйлийг хятадчлах тэр шунал бол харин 11 дахин ихсэн байж магадгүй. Дээрээс нь та бүхэн санаж байгаа бол Сэлб голыг дагуулад том Берлиний 2-2 хан барьсан те. Ямар ч тийм эстетик байхгүй, ямар ч урлаггүй зүгээр л том цемент зутгаж хайсан. Тэгээд хүмүүс уг нь голоо хардаг гэсэн чинь ингээд харж чадгаа байсан. Ийм амар бүдүүлэг юмнуудыг хийсэн. Дээрээс нь маш олон хүмүүсийн өмчн талдсан. Тэ хүмүүсийн газрыг булааж авсан. Хүмүүсийн газрыг маш бүдүүлгээр очиж булааж авсан. 2025 он бол Улаанбаатар хотынхны хувьд Нямбатар ба түүний нөхдийнхний тэнэглэл, зөрүүдэл, оркчлтын тэр зовлонд автсан тийм жил байсан юм байнамаа. Тэгээд 2025 оны шилдгийн шилдэг оркоор Улаанбаатар хотын засаг дарга Нямбатар шалгарлаа. Баяр хүргэе танд. Амрас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг лүүсэр. Ингээд 2025 оны Амрас Weekly Show-ны шилдгийн шилдэгүүд шалгарсаар байна. Ингээд дараагийн шилдгийн шилдэг бол 2025 оны шилдгийн шилдэг лүүсэр хэмбэ гэдэг бүгдээр харцгаая. Холбогдоогүй хэрэгтэй хэн буруугүй гэдэг нотлогын шаардлагыг өгж байгаа зарчим анх удаага Монгол улсын парламентын түүхэнд бий болсон.
Би энийг Монгол улсын парламентын түүхэнд кейс болж үлдээхгүй тул би өнөөдөр өөрийнхөө хүсэлтэд чөлөөлж байна. За амар уйсгалантай холбоотой асуудлын талаар бол ялагдагчаар татагдаж энэ дээр прокурорын байгууллагын хяналтанд авилгатай тэмцэх газар мөрний шалгах ажиллагаа хийж байна. Тийм ээ 2025 оны шилдэг лүүзрээр амар уйсгалан шалгарлаа. За яагаад 2025 онд хамгийн одоо бидний анхаарлыг татсан үйл явдал бол Монгол Ардын намын аимшигтай том зодон байсан. За бүр энэ зодооно ингээд төсвөөж ярих зав байхгүйсэн. 2-3 сарын турш үргэлжилсэн. Төрийн ажил гацсан энэс болоод. За оюун эрдэнэ болон хөрс бүхний фракцийн зодон амар уйсгалан болон зандан шатраар илэрч гарсан. За тэгэл эхэндээ бол зодж исэн. За намын баг хурал дээр намын дарга болоод явсан. За ингээд зодоо ингээд урт хугацаанд явсаар байгаад сүүлдээ энэхүү зодоонд зандан шатар буюу хөрс бүх даргатай зандан шатрын одоо фракц ялж, за оюун эрдэнэ даргатай амар уйсгалын фракц ялагдсан ийм үйл явдал болсон. За энэ хооронд та бүхэн санаж байгаа бол нөгөө энэ явлаа. Тэ? Энэ явсан. За булган туяа үндсэн хууль зөрчигч болон хувирсан түүхэндээ үндсэн хуулийн цэц анх удаага яаралтай гормоор тэ одоо яг улсын хурлаар яаралтай гормоор асуудлыг авч хэлэлцэж тийм хурдтай асуудлыг тэ шууд дээд суудлын хуралдаанаар шийддэг бид нар анх удаага харсан. За тэгээд Ардын намын шин дарга учрал томилогдсныг бид нар харсан. За тэгээд сайд нар яаж хоорондоо тохиролцож Ардын нам буцааж яаж тохироондоо орж ив найранда одоо ордгийг бас бид нар харсан. За тэгээд 30 болон 36-гийн бүлгээр хуваагдаж зодтолсон энэ зодон бол 2025 оны хамгийн одоо олон хүний анхаарлыг татсан хамгийн том ер нь сүүлийн 30 жил болоогүй Ардын намын хамгийн том зодон болсон байгаа. Тэгээд нэг намд ямар их эрх мэдэл, ямар их мөнгө төвлөрсөн байгаа юм бэ гэдгийг олон хүмүүс энэ зодоноор харсан баха. Тэгээд энэ зодооны ялагдагч нь мэдээж амар уйсгалан байсан байгаа юм. Тийм учраас 2025 оны энэ том зодооны ялагдагч лүүзер бол амар уйсгалан байсан байгаа маа. Тэгээд танд баяр хүргэе. Та 2025 оны шилдэг лүүзер болсон байна. Баяр хүргэе. Аврас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг инфлюенсер. 2025 оны шилдэггүй тодорсоор байна. Ингээд 2025 оны шилдэг лайвчин хэн байсныг бүгдээр харцгаая. Энэ бол Ардын намын бүх стодагч, дарга нарын бүх стодагч энэ даргыг устгасан баян айлын хөргөн. Одоо ондорч. Би зүгээр жирийн айлын хөргөн. Чамд хамаагүй маа. Зүгээр ороо зай дээр. Оо яа анкет өгöd орсон. Ахында яг нэг нөгөө ихэд энэ ирсэн Монгол бол хэрэггүй бацсан. Ахында зүгээр өргөдлөө өгөөд чиний энэ одоо сарын олон сая төгрөгийн цалин 4 хэмжтэй. Ахында барилга дээр очиж ажиллацаа. Та хийж хүрээд хэдэн юм дугаараа сууж байна. Та нар юу ч хийж гээгүй учраас юу ч хариулж чадахгүй байгаа. Наадах чинь татан буудган за. Энийг цэцэрлэг болгон заяа. Тийм ээ, мөнхөрд байсан байгаа маа. 2025 он бол лайвчдын хувьд бол нэлээд онцлог жил байсан. За хавар нь ерөөсө Бурхны хүү Баярбаатар машин дотроо П гэж хэлснээс болоод 7 хоногийн баримтлаганд явал. За энэс болоод маш том жигсаал өрнөсөн. За Анод банкны инхтер ах маань энэ жил одоо 100 мянган фолловерстай болсон байна. Байнгал капитализм чөлөө зах зээл Монголд шинэ хөрөнгө оруулагч хэрэгтэй байна гэж хэлдэг. За мэдээж мөнхөрдөн ах бол лайваараа энэ жилийг бүтэн бавлаа. За дээрэс нь одоо инфлюенсерүүд орж ирсэн. Мэдээж манай төөгөө маань орж ирсэн. Төөгөөгийн сенсацууд хэд гарлаа. За одсон юм дундуур нь ороод долларын тэр бомтонж болж нэг үстэй. Instagram дээр Вьетнамуудыг дагуулж сая дагалдагч дайж боловч нэг үстэй. Гачин говцлаад нөхөртөөгөө гарч хүмүүсийн хараалыг эзэж үзлээ те гих мишл юм боллоо. За мөнхөрдөн ахын лайвууд дундаас тэр студионы захирал байсан одоо эдиттэй холбоотой одоо лайв бол хамгийн олон хандлтыг авсан баха. Хоорондоо салаавч гаргаал явсан. За тэгээд нэг сонирхолтой юм болсон. Эди студионд
оппозитийн тоглолтыг хийхдээ ямар нэгэн байдлаар алтан бичигч аваагүй төлбөрч хийлгээгүйгээр одоо стадионд тоглолт хийсэн байсныг авилгалтай тэмцэх газраас бас мэдгдсэн байгаа. Тэгэхээр энэ бол бүр ингээд өөрийнхөө BRB гэдэг компанид стадионороо дамжуулаад 5 эрх олгосон ийм зүйл болсон байгаа. Энийг бол Мөнх Эрдэнэ ах лайваараа бас дамжуулаад олон нийтэд бас шүүгэл үлээсэн юм байгаамаа. Тэгэхээр Мөнх Эрдэнэ ах бол ерөөсөө оны эхнээс агуулаад төгсгөл хүртэл лайваараа төрийн байгууллагууд болон улс төрчдийг за тэгээ нийгэмдэр болсон болоогүй бүх юмыг бүтэн бавсан ийм жил болсон юм байгаамаа. Тэгээд лайвчд болон инфлюенсерүүдтэй 2026 онд улам илүү хиймэрлэг байхыг хүсээрөөё. Баярлалаа. Аврас Weekly Show. Оны тусгай дугаар. Энд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг зочид. 2025 он бол дэлхийн одод монголчуулсан он байлаа. FSU Mongol. FSU. FSU. За Япон улсын эзэн хааны төвшний айлчлалд Монгол улсад анхудаа болж байгаа. За хавар нөгөө Нямбатар дарагч нөгөө будаа эдэл лавшаа идчих зуур тэр талбайд өгч нөгөө айшо спид ирээлэрээс хүүхдүүдийг бужигнуулаад араараа эргээл тэгсэн ангууч дуурайж араараа ирж байгаа л оох буугаад за ингээл ерөөсөө ингээл дэлхийн одууд бол Монголд ерөөсө цовсан хуасаа ирсэн ёо амар гоё те. За тэгээ хуасагийн дуу намар нь бас амар гоё хит болсон. За Японы эзэн хаан наадмаар ирсэн байна. За Fat Joe Монголд ирсэн, Onyx ирсэн. За тэгээ Tiara Монголд ирсэн байна те. Big Bang-ийн Taeyang гэдэг юм уу те. Би одоо сайн мэдэхгүй нэр. За гих мэтлэн амар олон одод ирсэн. За оны сүүлээр мэдээж нөгөө Physical Asia-гийнхан Монголд ирсэн байна. Гих мэтчлэн Монголд бол маш олон дэлхийн хэмжээний одууд ирсэн ийм гоё жил болсон байна. Тэгээд Монголд ирсэн бүх одуудтай маш их баярлалаа. Нэг үеэ бол Монголын маань бас хүмүүс тоогоод ирдэг болсон байна. Та бүхэндээ баярлалаа одуудаа. Гэтэ намайг үзэхгүй л ахал да. Аврас Weekly Show. Оны тусгай дугаар. Энд шинэ жилийн мэд хүргэе. 2025 онд монголчуудын маань хувьд бас уу гашууд автуулсан маш олон мэдээнүүд болцсон байгаа. За тэгээд яг энэ мөчийг 2025 онд одоо бурхны оронд явсан олонний танил болон тэр хүмүүстэй зориулж байна. Тэгээд энэ хүмүүст гүн үндэтгэл үзүүлж байна. За 2025 онд бол маш олон олонний танил болон тэр зам залуу хүмүүс маш ихээр явсан. Тэгээ чулуун бэлэг маань бурхны оронд ордлоо. За осор жамаа, за харангын их малаа гэд тэ. Тэгээ 2026 онд бүгдээрээ эрүүлэнх байгаараа. Тэгээ бие биенийгаа бурхны оронд явхаас өмнө бүгдээрээ хайрлаарай гэж монголчуудаа бас захимаар байна. Тэгээд 2025 он бас нэлээд хатуухан жил болж өнгөрсөн байна. Аврас
Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны шилдэг шилдэг. За ингээд манай хамгийн сүүлчийн номинац 2025 оны мэдээж шилдгээ шалгаруулах хэрэгтэй байгаа. За тэгээд 2025 оны шилдэг хэн болсныг бүгдээр харцгаая. Тийм ээ 2025 оны шилдэг бол монголчууд бид өөрсдөө байсан юм байгаа манайхаа. Монголчууд үнэхээр энэ жил одтой байсан. За манай Монголч багийнхан бүгдээрээ баяр хүргэе. Ямар гоё байсан бэ. За дээрээс нь 3-ыг үржих гурийнхан үнэхээр лаг байсан. За тэгээд оны төгсгөлөөр одоо манай Physical Asia-д оролцсон Team Mongolia-гийнхан маань үнэхээр лаг байсан. Инх өргөл тэр тулааныг ямар гоё хийсэн бэ? Манай Монгол залуучууд маань олимпиад дөрүүлсэн, шатрын одоо авраг болсон. За тэгэл дроноор дэлхийд тэргүүлсэн гэдэг ингээд Монгол залуучууд маань 2025 онд дэлхийд тэргүүлсэн тийм жил байсан юм байна. Монголын далбаа ерөөсө байсгээд гараад исэн. Дэлхийд монголчууд ийм Монгол гэдэг ард түмэн байдгийн шүү гэдгийг дэлхийн нийтэд цуурайтуулсан тийм гайхалтай жил байсан юм байгаамаа. Тэгээд энэ оны шилдэг бол Монгол залуучууд, монголчууд, Монгол далбаа байсан юм байгаамаа манайхаа. Баяр хүргье. Яа. Tino таны супер ап. Бидний өдөр тутмын амьдралын бүх хэл хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн ухаалаг супер аппликейшнийг танилцуулж байна. Та Tino Pass дараах үйлчилгээнүүдийг ашиглах боломжтой. Tino Store, Tino Charge, Tino Pay, Tino Trip, Tino AI, Tino Grocery, Tino Education, Tino Portal. Хэрэгтэй бүхэн тань нэг дор. Tino таны супер ап. Амрас Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе. Оны тусгай дугаарын ерөнхий ивент тэтгэгч Tino Super App. За ингээд Weekly Show-ны маань 2025 оны шилдэгүүд шалгарч дууслаа. 2025 он бол амжилт бүтээлээр дүүрэн монголчууд маань бахархсан бие биенээрээ бахархсан. За тэгээд мэдээж бас хэцүү хүнд зовлон бэрхшээлийг даван туулсан хамтдаа энэ зүйлүүдийг хамтдаа давж гарсан ийм жил байсан юм байгаамаа. 2026 он мэдээж биднийг бас саад бэрхшээлүүд хүлээж байгаа. Бас амжилт бүтээл биднийг бахархуулсан маш олон явдлууд болно гэдэгт бид нар итгэлтэй байна. Тэгээд 2025 оны турш Amraz Weekly Show-г 7 хоног болгон үзсэн 100 гаруй мянган үзэгчтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд 26 ондоо улам илүү их хичээх болно. Улам илүү их нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг та бүхэндээ тайлбарлаж ярьж өгөх болно. Тэгээд бас улам илүү хөгжилтэй байхыг хичээх болно. Тэгээд 2026 онд эрүүл их аз жаргал, хайр сэтгэлээр дүүрэн байх болтгой гэдэг өлзийтэй сайхан өрөөлөөр энэ шинэ оны тусгай дугаараа өндөрлж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд энэ 7 оны хагас өдөр орой уулзцаая манайхаа баярлалаа. Amraz Weekly Show шинэ жилийн тусгай дугаар байлаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Amraz Weekly Show. Оны тусгай дугаар. Танд шинэ жилийн мэд хүргэе.